За арай мэд. За. За ажилтаа очгоод очив. Тэгээд шүлэг гэдэг чинь энэ ч одоо бас яг хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу хийж байгаа зүйл аахгүй. Ерөнхий сайдд маань тийм эрх нь байгаа учраас Ирэх чөлөөгөө эдэлж байгаа. тийм одоо гаргах хэрэгтэй тийм. А тэгвэл бид нар тэрийн эрхийг богдуулах гэдэг юм шиг байна шүү дээ. Харин яа тэр эрхийг надад бид нар яаж шүү дээ. Шүүмж идэх надад. Яаж юм бэ шүүмжтэй. Яг гэсэн дээ. Өөр хийх юм алгуу одоо тийм. Ажлаа хий гэж жагсаал болсон шүү дээ. Тэр шиг одоо юу шүтний нам байл гэж яах шиг. Яг нь За ямар ч байсан урилгын хүлээж авсан баярлалаа. баярлалаа. Тэгээд хоёулаа ч бас эртний Эсвэн эрдэнэ хэвлэлийн үрэлэнд ажилладаг. Тэгээд сэтгүүлч мэргэжилтэй байсан. Тэгээд сэтгүүлчээр ажиллаж байгаа дараа нь сургалт судалгааны байгууллагт орж ажиллаад одоо тэгээд сэтгүүл зүүн багш болсон байна. дараачийн сэтгүүлч нарыг бэлдэж гин тэднэрт юм одоо номын дуу орж ийна л гэсэн үг үстэй. Тэрж जैन тий. Тэгээд тэднэрт л одоо ярьж штэ. Одоо ингэж болохгүй шүү гэдээ тэр тий. За тэгэхээр энэ ойрын үед болж байгаа сэдв бол яг харахгүй нийт холбоотой л юм л та. Хэвлэн нийтлэх эрх чөлөөтэйгээс гадна одоо нэг албан байгууллага сайттай холбоотой нэлийн шуугиан дэгдэж байна. Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хүн болгол ерөнхийдөө өргөлцлөө тий. Өөрсдийнхөө ингэ сэтгэл санаагаараа чилээлээ. Ажлаараа одоо яаж дэмжиж туслах боломжтой бүгднгээр л тусаж байгаа шиг байна. Чадлаараа. Яг одоо ингэ ялгараад харагдчихлаа л да 2 3 хоногийн дотор ингээл эсрэг байр суурьтайнууд нь гараад иржээ, дэмжих нь гараад иржээ. Чимээгүй байгаа хүмүүс хүртэл байна тий. Яг юу болоод байгааг мэдхийг хүсэж байгаа хүмүүс байгаа юм л да. Яг хоёулаа бол яг нэг халуун нэг юм тоон дотор нь шажигнж байгаа тий. Одоо яг гэсэн тэрбум нь эннийх юм байна тий. Одоо энэ кинон дээр нь тэр нөхөр одоо мөнгө өгсөн нь баримттайгаар гараад ирчлээ гэсэн зүйлүүдийг хоёул одоо мэдэх боломжгүй л байл та. Тийм мэдэхгүй тийм. Тэгэхээр яг ямар одоо энэ контент маань одоо яг ямар зорилготой вэ гэхээр сэтгүүлч гэж яг хийм бэ? Ямар үүрэгтэй юм бэ? Хэвлэн нийтлэх гэдэг нь ямар байд юм бэ те? Одоо ямар одоо хүрээнд явд юм бэ гэдэг ч юм уу. Стандартаагаар хоёлоо жоохон тайлбарлах гэж хичээ. Ялангуяа одоо бас ингээд сэтгүүлч гэж яг ямар хүн юм бэ гэж хэлээ. Яг энэ ямар статустай, мэрэгжлийн онцлог юу юм? Одоогийн нөхцөл байдал яг ямар байгаад байгаа. Энэ сэтгүүлч хүний нэр хүнд нь яг ямар байна гэсэн нэг ерөнхий хүрээнд хойлоо гэж яриа хэлж. За. За тэгэхээр сэтгүүлч гэдэг бол сэтгүүлч гэдэг хүн маань за одоо бичдэг, нэвтрүүлдэг, видео контент бүтээдэг, түгээдэг тий. Ингээд одоо хүмүүс олон нийт бол тэгж харж байгаа тий. Тэгж харагд. Сэтгүүлч бол өдөр тутамдаа одоо ингээд мэдээллийг харж тийм ээ. Тэндээс одоо үнэлж, шигшиж, цуглуулж, нэгтлэн шалгаж за тэгээд ер нь бол сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Одоо иргэдийн мэдих хэрэгээр хангадаг тий. Мэдхгүй байгаа одоо зүйлс олон байна тий. Энэ бодит байдал гэдэг чинь их тийм төвхтэй ерөнхий шүү дээ тий. Чи боддоо дээр үед нэг хүн ингээ гайхаж ирсэн гэсэн ингээ. За өчигдөр болсон үйл явдлууд яагаад ингээ нэг сонины тий одоо 12 3 16 нүүрэнд яг цав ингээ таарад ингээ хөвлөгдөд гарчдаг байна гэд гайхаж ирсэн гэдэг. Мэдээллийн шокны анхны реакшн шүү дээ. Яг нэр бол яагаад ингээд энэ сонд өчтөр болсон бүх үйл явдал ингээ багтчих вэ гэж одоо гайхаж байгаа. Нэг бодлын яжлал одоо юу юм да тий. Тэгэхээр мэдээллийг түгээж дамжуулна гэдэг чинь өөрөө нэг тодорхой хэмжээний хязгаар хүрээ зааг гэж байна тий. За тэр нэгтээ бүр яг нөгөө багтаамжийн хувьд ярьж игдэлээ. За өнөөдөр хэдүүлээ ингээ интернетээр мэдээлэл дамжуулдаггүй сониноор л хэвлэдэг. Тэр сонин нь одоо нэг цаасны сонин хэвлэх цаас байхгүй, юу байхгүй гэдэг ч юм уу тий. Хэвлэх үйлдвэр ачаалаад ийлгүү гэдэг ч юм уу юу байж болно шүү дээ. Өдөрт нэг 8 хэрэгцээг нь хангаж чаддгүй. Чи 8 нүур сонин чи хэвлэдэг тэрийг л одоо чиний амьдардаг хотынх бүгдээрээ уншдаг байна гэж бодъё л та. Тэгэхээр чин тэр одоо нэг нь худлаа яриад байгаа юм шиг байна. Тэгэхээр энийг сайн нэгтэл шалгая гэдэг нөгөө нэг асуудлыг илүү судлана тий. Нэгтэл шалгах дэг журам
гэдэг үүднээсээ энэ мэрэгжил энэ сэтгүүлч гэдэг хүн чинь тэгэхээр тэр үүднээсээ бол нэгтэл шалгана худлаа мэдээлэл засаж болохгүй шүү гэсэн тийм явж байгаа гэсэн үг тийм үндсэн санаа. Одоо нэг эр хүн хэлснээсээ буцаж болохгүй гэдэг нэг тангар хөрөгдөн шүү дээ тийм. Жишээлбэл эмчнэр жишээлбэл одоо эрүүл мэндийн салбарт тийм одоо дайн дажинтай байсан ч гэсэн одоо ингээд хамгаалнаа гэдэг ч юм. Ясны сэтгүүлчид ясны тим гэдэг мэрэгжил хэлдэг шүү дээ. Яг ясны одоо тийм сэтгүүлчид яадаг вэ гэхээр яг тийм л байдаг. Өгчл байсан мэдээллийнх их сурвалжид ойр байх. Шөнө 3 цагт босоод энэ хоёрыг баримчилж шүү явъя гэдэг бүгдээрээ. Аимсны зургийг авцгаая. Тийм бүгдээрээ тийшээ явж байгаа. Тэгээд чи бодоо сүүлд Rocket Bay гэдэг дууч нэг юу хийсэн бэлээ. Нөгөө нэг Android-ууд дайрж байна гэдэг нэг тийм клип хийсэн байсан шүү дээ. За тийм. Тий. За Android-ууд ингээд дайрж байна. Одоо ингээд тэд нэр одоо бүхнийг хяналтанд авчлаа. Тэгээд одоо ингээд энэ бол түүхэн маш тийм одоо игцэгтэй мөч боллоо гэсэн дэр гэдэг нөгөө дэлгэцэн жилэг дэлгэцэн ингээд хаагдаад алга болчихдаг шүү дээ. Тэгэхээр тий манай Rocket Bay дуучин бодол яасан байх нь тий сэтгүүлчнэр бол одоо тий ингээд дэлхий сүрж исэн одоо роботуудад эзлэгдээд ингээд дуусч яхад ч гэсэн ажиллаа хийж идэг ийм мундаг хүмүүс шүү гэж бас манай мэрэгжлийн хүмүүсийг бас гоё гаргаж өгсөн байлээ. Тэгэхээр чи тэгж л хараад байгаа биш үү? Үгүй тэд чи ажиллаа хийж байгаа тэгээд яг эцсийн мөч тий ягтлаараа яг гоё сонсогч юм л та. Тий. За одоо нэг Android-ууд дайраад сүрх гэдэг хад одоо гэр бүлтэйгээ хордон одоо тэг байж байгаа л тэгэл одоо дуусъя гэж бодох байхад та гэхдээ. За тэгэхээр хоёул хөрсөн дээрээ боё. За энэ мэрэгжилтэй онцлогтой хүмүүсийг магтаа байвал зорилго нь бол биш юм байна. Ямар сүйтэй цай тавьж байгаад хоёулаа танаа тонох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдал маань болохоор ингээд хоёрдмол байдалтай байна. Хүмүүс мэдээлэл авахдаа сошиалор одоо хэн нэгний бичсэн зүйлд бол ихтгэл өмчлөлөөс шалтгаалаад одоо шеэрлэхтэй тэрдээ итгээд дараачийн хүнд одоо хилдэг ч юм те пагумгаад хилдэг ч юм. Այսօр нэг ус авж байгаа хин ихчт хэлээ нөгөөд чааш нь түгээд ингээд буруу мэдээлэл ташаа мэдээлэлээс болоод одоо хохирсон үйл явдал өнгөрсөн жил бол хангалттай боллоо шүү дээ те. Тэгэхээр энэ дэр хангалттай гэдэг нь яг ямар юу хэлж байна? За хэлээ тийм наадах чинь одоо жишээ нь Google-ноор нягтлаа шалгаад үзье. Сэтгүүлчнэр яаж ажилладаг вэ гэхээр за хангалттай гэдэг нь яг ямар хэд одоо хохирвол хангалттай болох юм. Бас тэгж асууж байна. Тийм чи хэмжигдэхүүц байх хэрэгтэй шүү дээ. Нийгэмд нөлөөлөх гэдэг нэг юм чочрол өгж ийн л да. Буруу мэдээлэлс нийгэмд нөлөөлнө гэдэг чи юу юм? Чочрол өгнө гэдэг чинь бас юу юм гээл одоо ингээ цаашаа энийг ярих шүү дээ. Тэднээс нь чи бүр хамгийн ихэнд гарч ирсэн буруу мэдээлэл гэж буруу мэдээлэл гэж яг юу юм? За тэгээ энийг яг юу гэж ойлгож байна? За тэгээ. За. Буруу мэдээлэл, худлаа мэдээлэл, за тэгэл одоо нөгөө тарих хугаах зорилготой мэдээлэл тий пропаганда гэлдэг тий. Зорилго нь урлаг биш пропаганда байсан байж тий наа чи ингээд ярьж байна тий. Гэдэг ч юм уу бүх одоо мэдээлэлд зорилго байна тий. Ном гэдэг чи өөрөө мэдээлэл, номонд зорилго байгаа тий. Тэгэл одоо нутаг усны хадгалах сайхан шүлгийн ном өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр гэж ингээд шүлгийн ном гаргаж чинь. Тэр бол шүлгийн ном гаргах гэдгээс илүү өргөн утгаараа тэр чинь зорилготой мэдээлэл түгээж байгаа л хэрэг тий. За тэгэхээр медиа буюу одоо чиний их одоо нэг өргөн өнцгөр нь харах юм бол тий. Одоо чинь энэ өрөөг медиа гэж бодъё л та тий. Телевиз, радио, сонин сэтгүүл, номын сан, за өөр одоо контент хийдэг ямар газрууд бай тий. Тэр болгоныг тийм медиа гэж хэлээд энэ дотроо тэгвэл сэтгүүл зүйн төрлийн контент буюу сэтгүүл зүй юу хийдэг вэ гэхээр бусад одоо чинь медиа шиг зугаацуулж цэнгүүлэх тийм зорилгогүй хүмүүсийг баясгах чи инээлгэх чи гэдэг ч юм уу тийм зорилго байхгүй тий. Сэтгүүл зүй яах вэ гэхээр үнэн мэдээллийг л хүргэе гэдэг ганцхан зорилготой юм байна тий. Тэгэхээр сэтгүүлч худал мэдээлэл хэрвээ түгээсэн бол тэр үнэхээр одоо асуудал мөн яг гэвэл тэр нэгдүгээрт юу асан байна тий. Сэтгүүлч мэрэгжлийн алдаа гаргасан байна. Мэдээлэл нэгтэл шалгаагүй байсан болоод алдаа гаргасан байж болно. Эсвэл зорилготойгоор бүр худал мэдээлэл түгээсэн бол тэр ёс зүйн асуудал болж байна. Тэгээ хэл мэдээллийн ёс зүй гэж байдаг. Дэлхий дээр одоо чинь одоо хэдэн мянган мэргэжил байгаа шүү дээ тийм.
Энэ дунд одоо яг ёс зүй шаардлагын мэргэжтүүд гэж байна. Тэр дотор одоо чинь сэтгүүлчийн ёс зүй гэж байгаа. Тэгээд сэтгүүлч хүн үнэн мэдээлэл түгэх ёстой. Мэдээлэл түгээснийхээ төлөө мөнгө авч болохгүй. Тэгээд мэдээлэл түгээгүй гэхийн төлөө мөнгө авч болохгүй. Хоёр янз шүү энэ. Тэр байгаас тийм хөдөлгөөгүй байсныхын төлөө бас мөнгө авч болох юм шүү. Тий. Энэ талаар дуурахгүйгээр бити над талаараа мэдээлэлээ гингүүт. За окей гингүүт. За маяг ингээд насруу мөнгө хийчихчээ тий. Энэ байна тий. Одоо Монгол түгээмэл болоод байгаа шүү дээ. Сүүлийн баг 10 гаруй жил хаалтын гэрээ гэдэг. Ингэж яригадаад байгаа. Тий. Наад дотор ч юм бол одоо яг тэр ёс зүйн асуудал зөрчигдөж шүү дээ. Чи чимээгүй суужээ. Хаалтын гэрээтэй үстэй гэж бодлоо. Тий. Манай талаар ягараа чимээгүй бичээрээ тий. Мэдж байгаа ч гэсэн мэдэхгүй юм шиг байна гэх. Тий. Тэр бол одоо чи нэг амар том асуудлууд дээр за хэлчихлээ чинь эрдэнтийн асуудал дээр идрэгдэг ч юм тий. Хэвлэлүүд ташраараа ингээд дууга хураах гэдэр тий. Тиймэрхүү үе байна. Тэр бол одоо жишээ нь би бодохдоо тий. Хүний цаана юу болсон тий. Үл дуурахгүйгээр мөнгө авсан байна. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим зөрчигдсөн байна гэж бол би харж байгаа. Тэгэхээр тэрэн шиг өөр олон асуудал байдаг баг л та. За тэгэхээр нэг асуулт чи яач тавьчихлаа. Тий, асуулт маань ер нь бол сэтгүүлч хүн гэж юу юм бэ гэдгийг нь бол асуух гэжсэн. Ер нь бол нэлээд том хүрээнд хоёлаа бадж байгаа. Яс зүйтэй шахлаа штэ нэ. Яс зүйтэй. Ер нь бол үннийг л ярих зорилготой. Тийм Америкийн шүүхтэр хэлээ. Библи дээр гараад тавьж байгаад үннийг л одоо өчнөө өдр гэж яриад байдаг шиг байна. Манайч болохоор үндсэн хууль дээр гэдэг юм. Тийм. Гэтэ манай сэтгүүлчид юу яадаг вэ те одоо нэг төрийн албаа хаагчид тангараг өргөдөг шиг сэтгүүлчид тийм одоо тангараг өргөдөггүй төрийн туганд гэж мөргөдөггүй тийм байхгүй тийм гинч өөрөө өргөдөггүй ирэх болчихлоо л доо тийм жоохо юу харагдаад байна л та тийм зэвсэг түчин гэдэг шиг харагдаад тийм одоо тийм дэглэмтэй улсад эдгээр ойлстой яадаг байх та тийм бол сэтгүүлч хүн тангараг өргөдлөө тийм ахыг үүсэхгүй. Өнөөдөр болсон юмыг маргааш өглөө бүх дэлгэрэнгүйгээр нэг цаасан дээр багтаацсан байна гэж бахархмаар юм шиг тийм. Одоо тэгж байгаа ш. Одоо видео контент хийдэг сайтууд эдгээр бол тэгэл зөндөө олон асуудлууд байгаа. Тэгэл зарим нь за наатах яах юм гээл сонгож аваад яаж байгаа ш. Тэр нь бол сэтгүүлч хүн хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн баг редакторууд эдгээр яаж юм гэхээр ингээ нийгэмд болж байгаа зөндөө олон асуудлуудаас за хүмүүст хэрэгтэй нэг юм да гэж сонгож авдаг байхгүй. Энэ бүр цаана бүр яг хэд мэдээллийн онолтой. Тийм, agenda setting гэж байгаа. Тэр нь хилцэх асуудлыг дэвшүүлэх гэдэг онолтой. Тэгээд энэ онолоор яадаг вэ гэхээр сэтгүүлчид одоо чинь нийгэмд болж байгаа өөр олон асуудлуудаас зарим асуудлуудыг сонгож авдаг, зарим нь одоо санаандгүйгээр орхичдаг, зарим нь одоо тийм мэдхгүйгээсээ болоо за наадах чинь энэ салбарыг мэдхгүй юм байна гэдэргээд нарийн одоо салбар руу өдр орж чадахгүй ч үгүй юм асуудал байдаг. Энэ дэлхийн нийтээр л байдаг. Монголын сэтгүүлчид л муу учраас энэ талаар бичихгүй байна гэдэг шүүмжлэл зөндөө харагддаг л та. Энд чинь өөрөө цаана ийм одоо нэг том асуудал бүр бүтэн онлоор тайлбарлагддаг ийм асуудал байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр сэтгүүлчид бол чиний хэлж байгаа нэр хүндтэй нөлөөтэй тийм. Нөлөөтэй сэтгүүлчид буюу хэвлэл мэдээлэл дуурж иж зарим асуудлыг болиулж जैन тий. Чинь одоо нөгөө Магнайга улс төрч байлаа шүү дээ тий. Одоо ч улс төрчлөө. Мэн залуу нөгөө нэг таксины үнийг 1500 болгож нэмье гэдэг тий. Тухайд 1000 байлуу да тий. 1500 болгож нэмчихье гэдэг. Одноо 8 дээр болчих. Гэсэн чинь нөгөөх юу яагаад тий. Шүүмжлэл төртөөд. Тэгээд мань хүн юу яасан шүү дээ тий. За юу яасан байна? Судалгаагүй юм одоо шийдвэр гаргаж шийдвэр чих судалгаагүй юм одоо асуудал гаргаж тавьсан байна да. Энэс одоо хүлцэлгч гэсэн ч тий. Тэр шиг одоо ингээд хэвлэлээ шүүмжсэн учраас одоо зарим нэг арай дэндүү асуудлыг одоо боловссон шүү дээ тий. А тэгээд тэр зөрчлийн хууль байна. Зөрчлийн хуулиар одоо нөгөө хүнийг одоо санаандгүйгээр шүүмжлээд тэн дээр алдчихлаа гэдэг нь нөгөө амар их мөнгөөр торгуулад л тий. Уучлахгүйгээр ясан зайлаа. Тий одоо тий нөгөө сошиал контент хийдэг чи мэдэх байлгүй л тий. Би ч 100 сая төгрөгийн өрөнд орж ирсэн шүү дээ. Оо тийм үү. Ямар контент хийсэн? Би юу яахгүй юу? Одоо тухайн үед чи дэлхий сөнөх гээд
Тэгэж энийг би шүүмжлэхгүй. Ямар учиртай одоо хэлхийс өгөх гээд байгаа юм бэ? За хаанаас гомдол ирсэн тэгээд. Тэгээд нөгөө нэг гомддог хүн чинь тэгээд байд юм билээ. Тэгээд тэр гомдлынхын дагуу би очиод тэгээд уучлахгүй юугаар 40 дэх хуудастай тэр одоо гомдлынхын нэг нэгэнгөө танилцаа. Тэгээд одоо би ингэж одоо үннийг хэлсэндээ би уучлахгүй жинаа гэсэн дотроо. Тийм тэгээд ковидын үеэр нэг идэр од гэдэг нөө залуу байдаг шүү дээ тийм. Идрэгийн одоо ток шоу л идрэгийн юу гэдэг идрэгийн хом парти л нэг контент хийсэн байсан. Тэгсэн тэрэн дээр засгийг жоохон шүүмжлээд нэг тийм ёжилсон марзан контент хийсэн байсан. Тэгсэн чинь нөгөө нэг юу яагаад юунес шийдвэр гаргачихад улс төрчид өдөр нөгөөд нэгдүүцээд тийм. Уучлахгүй яамаас хэрэг үүсгээд одоо ингээ тарган моргон гэдэг тийм. Гэтэл одоо чи бодоо энэ сарказм хийн гэдэг чинь доромжлол биш байхгүй юу? Нэг бодлын чинь үүсэл бодлоо илэрхийлж мэдээлэл дамжуулж дээ тийм. Тэгэхээр тийм чим гэж байна. Нэг найраг биш. Уучлаарай удахгүй. Бодлоо. Уучлаарай төвчхан гинэ удахгүй тийм. Тэгэхээр сарказм хийснээсээ болоод тийм хүнийг одоо ингэж ялж тэр чинь бол одоо үг хэл хүсэл бодлоо илэрхийлж ирэх явж байна тийм. Гэтэл энийг бодож шинэстэй доромжлоо бүхлээ гэдэг ингээл аваад хийдэг тийм. Мэдээж яг сарказм дэмтчүүл болохгүй тийм. Тэрийг бол чинь одоо ярьж байсан. Тэгээд идрод гэдэг тэр залуугийн тэр контент тийм ямар ч буруу юм алга байна шүү дээ манай хэвлэлийнх юм тийм ярьж байсан. Тэгээд тэр асуудал тэгсгээл явсан л та. Гиснээс яг наашаа би чамтай уулзах гээд ирж явахдаа энэ метромолын нэг уртын нэг буудаг шат байдаг шүү дээ тийм. Тэрээр бууж явахдаа хэвлэлийн хүрээлэн ингээ Монголд байгуулахад дайнаас ирж ажиллаж исэн мэрэгчлэнтэй дайн улсаас уу? Тийм. Тэгээд яг тэр дайн улсаас хэвлэлийн хүрээлэнд байгуулахад ирж ажиллаж исэн Рингард гэдэг хүнтэй нааш ирэх цаанд тарлаа. Тэгээд энэ ийм асуудлаар ярьж байгаа байхгүй явж байгаамаа гэд хэлээд. Тэгээд тэр чинь одоо бараг 30 жилийн өмнө Монголд ирж ирсэн хүн шүү дээ. 30 гаруй жилийн өмнө. Тэгээд хэвлэлийн хүрээлэг байгуулсан. Тэгээд тухайн үед яасан бэ гэхээр нөгөө монголчууд хойд нь Орос ах нарын одоо юунаас одоо гараас гараад тийм. За баяртай ах нараа одоо бид нэг үсэн юм хийгээд одоо ингээ явлаа шүү. Тэгсэн чинь юу ч болчихсон нэг дэлгүүрт давс хоймонгоос өөр юм болцсон гэдэг шиг. За давс хоймонгоо байлээ. Яг энэ медиа салбарыг харъя л да. Сонир хэвлэх гэсэн чинь цаасгүй болцсон. Цаасгүй. Тий, хэвлэх цаасгүй болцсон. Орсоос орж ирдэг байсан. Цааснаас гадна тэгээд шохоо мохоо гэж бахалсан юм байна. Оо тий тэр би удаг тий одоо бадрыг нэг дараад л ингээ хэвлээд барлаад тий. Тэр юм хүмүүс тэр дутагдaltaд ороод тэгээд тэрийг чинь дайн улсаас за энэ шин дутам одоо ингээ ард чиглэж байгаа улс байна тий. Иргэд нь одоо эхнээсээ зүг явуугээ. Ер нь одоо ийм одоо аль ч улсад ийм үг хэлэх үйлдэл одоо илэрхийлэх одоо эрхийг хамгаалдаг байгууллагууд байдаг. За тэгээд тэр тухайн үед бол сонин монголчуудын хамгийн их хэрэглэдэг медиа байлаа тийм. Тэрийг одоо чинь хэвлэх үйлдвэрийг ингэж байгуулж өгөөд хэвлэлийн хүрээлэн гэдэг байшингийн барьж өгөөд заяа. Чигээд нэг хэлчлээ л дээ. Одоо яхаа хардмаар л юм л та. Та нар одоо тэрбум маань хэрэгэлдэг үү? Эсвэл тодорхой хэмжээний төсөл зориулагдсан мөнгө ч ингээд одоо хуваарлагдаж орж ирдэг үү? Тэрбумаар гэдэг чинь наач тест амар холцсон. Өнөөдөр Норвегийн залуучууд 98 тэрбум билүү? Хэдэн тэрбум билүү? 9 тэрбум бичүүлээ. Тийм 9.8 тэрбум. Тийм. Тэгэхээр тийм. Тэр бол амар өндөр тоо байна. Одоо хэвлэлийн хүрээлэн гээд бараг 30 жилийн түүхтэй байгууллага ийм одоо их хэмжээний яригдахгүй шүү дээ. Тэгэхээр тэр бол тэнд бол үнэхээр одоо инээдтэй тийм инээдтэй гэжтэй цаана явж байна л гэж харж байна. Яг нэг нь мэдгүй нөгөөх нь мэдснээ мэдж байгаа юм шиг яриад факт чек хийвэл ах шиг тийм. Тэгэхээр одоо 30 жилийн түүхтэй мэдээллийн одоо тий сургалт судалгааны тий одоо мэдээллийн чиглэлийн судалгаа хийдэг цөөхөн байгууллага Монголд гарын 13 гэдэг шиг 5 хороонд багтахаар байна уу да тий байгууллага гэвэл тэрний нэг болох хэвлэлийн хүрээлэнгээ байгууллага жишээ нь одоо тийм тэр одоо 9.8 тэрбумаар дээр тий ингээл бас руугаас тий өдрийн дотор билүү тэр чи үлээ
жилийн дотор хэдэн сарын дотор өнгөрсөн жилээс хойш шалгасан гэсэн шүү. За тэгэхээр ийм байна л да. Тийм тэгэхээр яг манайхын ашигын бас байгууллага гол нь сэтгүүлчид хэвлэх хөл болоо идэр хийж байгаа нөө хэвлэн нийтлэгчид те сэтгүүлч биш одоо хүмүүс те чи сэтгүүлч биш хүмүүс би одоо төлөвлөлттэй л авах тий тэгэхээр сайн дураараа тий ийм хүмүүс ч гэсэн одоо бид нэр за гадаадд ийм байд юм шүү. Дайны улсад одоо чинь видео контентийг одоо хийхдээ ингэж хийжээ гэх ч юм уу тий ийм шинэлэг юмнуудыг бид нэр сургалтын дээр хийн штэ тий судалгаа хийн. Монголын сэтгүүлчид өнөөдөр юутай байгаа юм. Хэдэн сэтгүүлч Монгол байгаа юм тий. За хэв мэдээлэл сурах хэдэн хүн байгаа юм. За 8400 орчим хүн байна. Энэний хэдэн сэтгүүлчин. За тэгээд хэдэн найруулагчин, хэдэн үүсгэгчин, хэдэн одоо тогооччин гэх юм уу. Тийм зураг бүгдийг нэг ингээд тоолоод за тоолонгуудаа за энэ хүмүүсийн дундад цалин хийдий, өндөр цалин хийдий, хамгийн доод цалин хийдий гэх тий. За тэгснэ за энэ сэтгүүлч нарын хэдэн гэрэлсэн хүмүүсийн бас хэдэн хүүхэдтэй тий хэдэн бэлэвсэн хэдэн одоо гэдэг ч юм уу тий ийм одоо чинь судалгаанууд хэрэгтэй шүү дээ тийм ээ тий хэрэгтэй шүү дээ тэгэхээр энийг хин нэг хийх хэрэгтэй тэр хийдэг хүн байгуулах нь одоо манай байгуулах гэсэн тэгээ энийг судалгаа хийхийн тулд мөнгө хэрэгтэй шүү дээ мөнгөгүйгээр одоо чинь тий судалгаач шүү гойж нэг эдэргээд тий Google дээр ороод Монгол хэдэн сэтгүүлч байна гэдээ хайх юм бол та нарын ажил гарч ирэх. Тий. Тэр бол маргаангүй тий. Монголд одоо сэтгүүлч нарын хийсэн ажил ямар төвшөнд байна гэх юм бол бас та нарын судалгаа. Тий, тодорхой хэмжээнд хийсэн ажил гэдэг чинь өргөн юм гараад ирнэ. Бид нар чинь одоо сэтгүүлчдийн эдийн засгийн тухай мэдээллүүдийн судалгаа. Монголын сэтгүүлчдийн гадаад мэдээний судалгаа гэдэг чинь ингээл нэг нь хийдэг гэсэн үг. За тэгэхээр одоо дараагийн сэдвэр бол ясгаас ороо явж байна. Хоёулаа бас цаг зам бага баг шүү. За. Тэгэхээр ийм байна л да. Дэлхийн нэг юм жишг байдаг гэж бид нэр ингээл байнга л ярьдэн шүү. Монгол улс тэгдгээр байранд явж байна. За Монгол улс авилгалын индексээрээ тэгдгээр байранд явж байгаа тийш өсөрсөн чинь нөгөөх нь өсрээчгүй, уршлаачгүй нэг ийм үйл явдал байлаа гэдэг ч юм тий. За Монгол улс баялгаараа тийм юм байна. Газар нутгийн хэмжээгээр нэг хүнд ногдох хэмжээ тэр юм байна гэл. Гой юм судалгаанууд өгнө шүү дээ. Монголын одоо хэвлэл нийт эрхчлөө яг хаана явж байгаа юм бэ гэж асуух гэдэг юм л да. Одоо танах ч мэдээж судалж байгаа юм чинь иймэрхүү мэдээлэл одоо өгөх боломжтой л гэдэг юм. Хин хязгааргүй сэтгүүлчид гэдэг олон улсын байгууллага байдаг. За энэ байгууллага болохоор яадаг вэ гэхээр одоо нэг дэлхийн хэвлэлийн эрхчлөлийн индекс гэж гаргадаг. За тэр индекс нь болохоор яг энэ улсын хэвлэл мэдээллийн эрхчлөөтэй юм уу, сэтгүүлчдийн чөлөөтэй ажиллаж чаддсан уу? Яг миний асуух гэдэг юм чинь шүү. Улс төрчид нь одоо тий хэвлэлийн эрхчлөө гэдэг нь зөвхөн сэтгүүлчтэй хамаатай биш. Одоо хэвлэлийн эрхчлөө чамдсан хамаатай. Одоо нөө контент хийчтэй тэгэнгүүт барьж аваад одоо чинь камерыг чинь тий одоо Lumix тий камерыг чинь хураагаад авчул яах. SD картыг суглаад авчул яах юм бэ? Хэвлэлийн эрхчлөө энд байхгүй байх юм тий. Асуудал үүснэ. Гэтэ яг зөвхөн хэвлэлийн эрхчлөө нь үг хэлэх үйлс бодлоо илэрхийлэх за тэгээ одоо цаашаа дотор нь хаалтан дотор хаалтаа нэгээд хаагаад идэх шиг тий. Контент хийх, Facebook reel хийх гэдэг бүгдээрээ ороо явчихна л да. Чи эрхчлөөний асуудал явж штэ. Хүн ч гэсэн энд хамаарч штэ. Тий, тэгэхээр бүгд хамаатай гэсэн үг. Хүнийг одоо явжлаад тий. Тэр одоо шүлгийн ном гаргаад тахтай яа тий. Болооч ээ тэр гэж штэ тий. Ингэж хийх хэрэгтэй байхгүй тий. Тэгэд тийм одоо авторитар одоо тий. Социализмын үед бол хүнийг одоо чинь манай энэ дарга шүлгийн ном гаргах гэж байгаа гинэ. Чааваас та энэ чадахгүй дээ гэж хэлчихвэл шоронд орно шүү дээ. Одоо бид нар яаж ийм тест. Талхнаараа хэлж шүү дээ. Тийм. Одоо ч гэсэн ер нь бол мэрсэр ингээд юу яагаад гэв юм шүү. Хан налуулж байгаа шилгээд юм шүү. Одоо жишээлбэл одоо нэг ковидын үеэр нэг залуу байна тий. Шүүмжилсэн чинь яалаа та. Тэгээ нөгөө нэг янз янзын гой нэртэй инфлюенсер хүмүүс байгаа шүү дээ. Тэдний чинь 30 хоног байрчлах гал нөгөөдөл нь тэгэл станерэ мэрэ гэж гарч ирсэн юм байна тий. Инфлюенсерүүд гэдэг байгаа тий. Яг нөгөө нийгмийг үзэл бодлоор
одоо давамгайлагч гэх юм уу да тийм үзэл бодлоор манлайлагч гэдэг ийм ойлголт юм л да. Тэрийг бол хизээд байсан зүйл одоо ч ингээ цаашдаж байна. Энэ хүмүүс бол одоо үзэл бодлоо илэрхийлэх хэрэгжүүлэг маш сайхан одоо яаж ч тийм хэрэгжүүлж чадчихээн гэж байна. Одоо би чинь Amras Weekly Show гэдэг видео контентуудыг тэрийг 7 хоног бол үздэг хүлээж байгаа. Амраа орцсон байна гэх. Цаадах чи тэгсэн байх шүү гэдэг яжлаад инээж байгаа гэдэг гоё байхгүй тий. Тэгэхээр мань хүн бол одоо ингээд шууд ингээд видео контент юу үзээл тий. 7 хоног болсон одоо үйл явдлын мэдээнүүдийг үзээд ингэсэн байна. За гэхдээ энэ цаана асуудалтай шүү гэдэг ч юм уу тий. Энэ одоо энэ дараа одоо ингэж яриад тахтай яах вэ? Инээдтэй гэж үү тий. Тэр бол одоо нэг бодлын Амраа бол яаж юм тий. Сэтгүүл зүг хийгээд шүү дээ чинь тойм хийж байгаа юм шүү тий. Тоймлоо димиг ярьж гэн зүг бурууг юм өгж гэн тэгэхээр яг магтах юм ч гэсэн сайн магтдаг шүү дээ. Тий харин яаж магтж байна? Гайг байгаа тий. Одоо жишээлбэл манай хотын дарганрууд байгаа шүү дээ. Яг үе тэнэг юм хийдэг. Тийм бол айтайхан юм хийх болно. Хөөхөн шүү дээ. Ажлаа зөв хийх гэх. Одоо сурж ин шүү дээ. Тэр хөвчлөлтөө залуу байдлаа. Тэгээд уулзч утсан л тэгээд залуу юу яа тийм лээ. Контентийнхаа дундуур нэг бизнесийн байгууллагаас их реклам авд юм байна. Тэргүүрээ одоо тэр чин шударгаар яаж шүү дээ. Гэтэл одоо чи боддоо манай зарим хэв мэдээллийн байгууллагууд тэр ямар ч реклам явуулдаг юм байж амьдраад идэв. Яаж мөнгө олоод байна? Би чамаас асуух гэж энд сууж байгаа шүү дээ. Яг би өөртөөс нь асуумаар л юм да. Одоо надад боломж өгөөд би өөртөөс нь асуумаар л юм. Та нар одоо ингээд яаж л ганц гомь рекламддаг юм байж яаж ингээд гой камертай, гой джиптэй тий. Өөрчлөлтөр тэр нэг юу байгаад идэв. Humans гэдэг сайтын залуучууд бол ярьсан байли тий. Бид нар ингээ видео контент хийдэг. За сэтгүүл зүйн ажлыг мэргэжлийн ажил гэж хийн. Хажуугаар нь одоо янз бүрийн реклам юмуд, рилүүд гэдэг тийм юм төлбөртэйгээр хийдэг гэж штэ. За яг манай хэлбэрийн байгууллага сэтгүүлч тэгж мөнгө олдог байж олж байгаа тий. Тэгээд яг бол энэ орчин цэвэр өнөө бохир өнөө гэдэг асуудал одоо харин яг ярих асуудал болж байгаа. Яг тэгэхээр чинь надад сайн нөгөө хэвлэлийн эрхчлийн индекс гэсэн шүү дээ. Тэгсэн. Тэр нэг хил хязгааргүй сэтгүүлчдийн олон улсын байгууллага тэр бүр одоо хэдэн 10 жил одоо яг энэ индексийг гаргаж байна. Тэгээд монголчууд одоогоос 20 жилийн өмнө яг энэ индекс гарахад энэ хил хязгааргүй сэтгүүлчд гэдэг тийм энэ байгууллага олон улсын байгууллага тийм олон улсын хараат улсын байгууллага байна шүү дээ. Энэ байгууллага яг тухайн улсын хэвлэлийн эрхчлийн индексийг гаргаж байна. Тэгээд энд Монгол улс 20 жилийн өмнө гэхээр 2004-5 оны үед одоо яасан байх нь тийм 54-өөс 60 орчим байранд байсан. Тэгсэн чинь одоо хэлбэр байранд байгаа гэж бодож байна. За 20 жилийн дотор одоо энэ серч хийгээд хайж үзэж гарч ирэхгүй байлаа. ирэхгүй лээ. Арив чи буруу хайсан юм. Өнгөрсөн жилийн яг 5 сарын 3-наар Монгол 109 байлаа да. Юу вэ? 50-аас 100 бараг 50 байр болчихж байгаа юм. Тийм биш тий. Тэгэхээр тийм 20 жилийн дотор ингэж ухарсан. Тэгээд энэ бол маш одоо хамсалтай байхгүй. Одоо жилд 2 ухарсан байна. Тийм одоо энэ Норгийн асуудал тэр юу болох нь энэ бол энэ жилийн ухралтад тий дараа эх жилийн ухралтад тэр нөлөөлөхийг үүсэхгүй. Тийм тэгэхээр яагаад ингэ ухраагаад урагшлуулад гэдэг юм чинь одоо нөгөө хөгжмөний дуу чангалж байгаа сулж байгаа эдэр гэдэгтэй адилхан зүйл биш үү чи зөндөө олон нэг индикатор байгаа тий баяр цагт тэдэн мянган хувьсгчтай гэдэг шиг тий тэгэхээр чинь одоо тухайн улсын улс төр нь одоо хэвлэл мэдээлэлд яаж нөлөөлөд байгаа юм тий улс төрчд нь одоо сэтгүүлчд гомдоод одоо чинь хин Amras Weekly Show-д гомдоод гэдэг тий яга шүмжлээд тэгснэ яан дасийн битүүмжлээд юмыг хурааж аваад гэдэг юм. Энэ бол яаж юм гэсэн үг тий улс төрийн нөлөөлөл тий тэр улс төрийн нөлөөлөл байх юм бол энэ бол доош ёстой хохойд л
За тэр нь эдийн засгийн үнэлэл. Одоо чинь хил мэдээллийн байгууллагууд яг бизнес зарчмаар ажиллаж байна уу? Яаж санхүүжилт нь яваад байгаа юм тий? Монголд одоо энэ 400 гаруй хил мэдээллийн байгууллага байна. Гэтэл яг зах зээлийн утгаараа буюу тий эрхлэл ам сурталчилгаагаар одоо ингээд мөнгө болоод амьдарч байгаа хил мэдээллийн байгууллага яг бүгдээрээ энэ зарчмаар ажиллана гэвэл чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ Монгол маягийн нэг ийм төвхтэй гаж байдал үүссэн байгаа даа. Энэ бол яг энэ индекс доошлоход нөлөөлж байгаа. За нэмээд хил мэдээллийн эзэмшил ил тод биш. Шинэ одоо шинэ энэ контент Odco-гийн одоо шоу гэдэг контент байл л да тий. Энэ эзэм бол шууд нэр өгч байгаа. За нэр өгөөгөөс юу тий. Би ч одоо нэрээ ч өөрөө бодоагүй байгаа. Хүмүүс мэдэх хэрэгтэй юм чинь. Би ч гэсэн мэдүүлэхээр өсөж байгаа болохоор энийг хийгээд байгаа байхгүй. За гоё. Тэгэхээр энэ эзэн нь бол Odco ойлгомжтой чийл байна тий. Тэр шиг эзэн байж байгаа. Манайд болохоор ингээ нэр төдий гүйцэтгэх захирлууд дээр явж байгаа. Яг цаад эзэд нь хийн гэдэг тийм юм тодорхой биш байгаа юм. Гэтэ бүгдээрээ биш тий. Жишээ нь одоо NTV телевиз гэхэд бол эзэмшлээ тодорхой хэлсэн байдаг шүү дээ. Манайх Шунхлай группийн компани болох Шунхлай медиа групп гэдэг компани креатай. За тэгээ энэ дотроо одоо чинь одоо юу гэдэг NTV телевиз байдаг, Time-ийн сайт байдаг гэдэг ингээ ил тод ингээ сайт дээр мэдээлэл байж байдаг. Гэтэл зарим одоо улс төрчдийн одоо хил мэдээллийн компани гэдэг гэсэн тийм юу яваад байдаг шүү дээ. Шүүмжил яваад байдаг. Тэд нар бол ил тод биш үү. Тэгэхээр энийг нөгөө олон улсын судлаачид харангуйтаа за энэ ер нь юу юм байна тодорхой биш юм байна. Энэ ер нь их эвгүй шүү гэдэл одоо оноогийн доош нь дараад гэсэн тийм. За тэгээд одоо хууль эрх зүйн зохицуулт. Одоо чинь юу гэдэг худал мэдээлэл тарах юм бол тий илт худал мэдээлэл тарах юм бол тэдэн жил 20 гэдэг ингээ хууль дээрээ улс төрчтөн тий одоо 76 120 хэд болсон гэдэг юу яах юм бол өөртөө хоорондоо ингэж ярьж байгаа баталж байгаа ч гэсэн тий хууль яах процесс гэж нэрийн байгаа хальтаа. Гэхдээ нэг одоо чи нэг чанаргүй хууль батлаад авах юм бол дуусч. Чанаргүй хууль батлаад байх юм бол энэ чинь зүгээр зөндөө олон уршигтай шүү дээ тий. Наад зах нь одоо чинь хил мэдээллийн индекс уруудж जैन тий. Цаашлаад одоо чинь улс төрчдийн нэр хүнд өөрсдийнх нэр хүнд унаа шүү дээ тий. Наад болчихсон тэнэг амт шал тэнэг хууль баталдаг гэдэг байл тий. Тэгэхээр юм болгоо ингээ цаанаа ингээ нөлөөтэй байгаа юм байна. Тэгэхээр иймэрхүү асуудлууд нөлөөнөөс болоод хил мэдээллийн индексээр Монгол улс 20 жилийн дотор 50 хэдэн байраар ухарчээ. Тэгэхээр энэ бол тэгэхээр одоо юутай харцтай. Тэгэхээр монголчууд одоо сэтгүүлчид хэрэг алга тий инстан сайтууд хэрэг алга, телевизүүд хэрэг алга энэ талаар яагаад бичихгүй байгаа, ярихгүй байгаа гэдэг шүүмжлээлээ тий. Яг шүүмжлэл байх нь бол мэдээж. Гэхдээ яг цаанаа бас одоо түрүүн би хөл ярьсан шүү дээ. Ажинда сеттинг. Одоо энэ хэд мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийн нийгэмд болж байгаа үг болон үйл явдлаас сонгохын тулд яаж сонгох вэ? Мэргэжлийн үнцэн нэр хүнд ёс зүй үүрэг гэж байна. Тэрний зарчмыг яг ажилладаг гэсэн хийсэн тий. Тэгэхээр яг энэ үг хэлэх хүсэл болоо илэрхийлэх хэрэг чөлөө буюу сэтгүүлчдийг, инфлюенсеруудыг за тэгээд одоо Odco-гийн шоу гэдэг тий. Одоо хэсэн богдуулах, юмыг хурааж авч картын авангуудаа кармандаар хийж идэр болохгүй шүү тий. За яг тэгж хураах яах хязгаарлалт тийм зүйл залт байна л да тий. Олон улсын тийм юм шиг одоо терроризмыг ингээд дэмжиж ингээд ягаад ч юм уу тий. Илт одоо хүнийг одоо арьс өөр одоо ялгуулж чадвархаад тэр тийм асуудал үүсэх юм бол мэдээж юм яа болохгүй. Хуулиндаа бол яг зохицуулж болдог юм уу тий. Шийдвэр гаргаж болно. Гэхдээ гол нь хуулиа батлахдаа ямар хууль батлах гэж байна вэ гэдэг асуудал байхгүй чинь худал мэдээлэл дамжуулсан хил мэдээллийн байгууллагыг иргэнийг тэдэнд хөргөөр торгоно гэчүүл энэ асуудал байхгүй. Олон улсын нөгөө юугаараа стандартаар худал мэдээлэл гэж юу юм? Наа чи хит ерөнхий байна. Ерөнхийгөөс болоод наа чин хүн эсвэл илэрхийлэх хаагдах гэдэг шүү дээ гэж байгаа байхгүй тий. Тэрснээ энэ худал мэдээлэл, илт худал мэдээлэл тий. Буруу мэдээлэл гэдэг байгаа байхгүй. Тохирох хэрэгтэй байхгүй. Олон улсад яг худал мэдээлэл яаж ангилаад байгаа, яаж авч үзэж байгаа тий. Хууль дээр энийг яаж тусгаж байгаа гэдэг ч юм тий. Энийг рийл болгоод тасламаар байна л да. Яг энэ асуултаа.
Одоо яг чиний яаж хариулахаас ч шалтгаалсан. Болж өгвөл гэрэл болгоод тасалж оруулмаар байна. За. Яг чиний хувь хүний үзэл бодол шүү заа. Одоо хэвлэлийн үргэлжлэнгийн ажилтан өсөө надад хариулахгүй чи өөрөө дотроос одоо яг нэг юм мэдэрч байгаа зүйл одоо чиний нэг юм итгэл үнэмш чинь нэг юм мэдрэн шүү дээ. Тэр чинь надад нэг юм хариулаасаа гэж бодож байна л да. Одоо бид нар биш л дээ одоо сэтгүүлч нар те. Сэтгүүл зүйн салбар нэмээд одоо инфлюенсер контент хийх ч амраа бид орох юм уу? За одоо юу комеди амраач гэсэн. За хэвлэн сэтгүүлчд хэвлэн нийтлэгчд бид гэсэн үг юм шүү дээ. Бид нэр ер нь хэр шудраг байна. За ястай хэцүү асуулт тий. Ер нь яг шудраг гэдэг чи юу вэ гэдэг л одоо асуудал үүснэ л дээ. Яг сэтгүүлчдийн тийм ёс зүй дотор байдаг нэг юм байдаг. Сэтгүүлчд үнэн бод мэдээллийг нэн тэргуунд хүргэх ёстой гэдэг энэ бол бүр яг алтан зарчим одоо нөгөө үндсэн хуулийн нэгдүгээр зүйл гэдэг шиг тий. Гэхдээ үнэн мэдээллийг дамжуулахдаа ингэ хоёр зарчмыг баримтлах ёстой. Ажлын цаг, ажлын бус цаг гэж байгаа юм эсвэл үнийг мэдээлэхийн тулд байхгүй тийм. За баримттайгаар мэдээлэх, шудраг хандах гэдэг хоёр зарчмыг одоо нэг за нэгдүгээр зарчим нь ингээ цаашаа хоёр салнаа гэж хэлсэн шүү дээ. Баримттай мэдээлэл нь шудраг хандна. Зарим одоо сэтгүүлч гэх юм уу за зарим одоо инфлюенсер руу зарим хэвлэн нийтлэгч бид нар яадаг вэ гэхээр ялч баримттай юм яриад байгаа юм. Гэтэ үндэ нөгөө талх шудраг хандаагүй байдаг. Өөр буруу баримттай авчирж ирж ярингуудаа тэгэхээр чинь асуудал үүснэ гэсэн үг. Яг үнэн мэдээлэл өгөөд шийх гэдэг нь шүү дээ. Үнэн мэдээлэл өгөөд ирэхдээ баримт нь байгаад байна. Гэхдээ шудраг хандаагүй. Зөв баримттай авчирч тавиагүй шүү дээ. Тий. Тэгэхээр энийг бол одоо бүгдээрээ л бодож явах хэрэгтэй байгаа. Одоо уншиж байгаа хүмүүс нь за тэгэл одоо сэтгүүлч нь ч бай, инфлюенсер нь ч бай, видео контент креатор нь ч бай гэх энэ хүн яг за нэгдүгээрт үнэн мэдээлэл дамжуулж гэнэ үү? За тэгвэл яг энэ мэдээлэл нь хэр үнэ юм те? За баримт нь бол байж гэн, баримт нь бол дайжгүй юм байна те. За тэгтээ мань хүн энэ баримтыг ягаад энэ баримттай хамт нь авчирв? Буюу өөрөөр хэлбэл шудраг хандаж чадж байгаа мó гэдгийг одоо харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр сэтгүүлчид хэвлэн нийтлэгч инфлюенсерүүд эдгээр бүгдээрээ яг энэ мэдээлэл дамжуулах, мэдээллийн манипуляшн эдгээр арга ганц бүрийн бүгдээр мэдж байгаа. Зүгээр санаатайгаар яаж явах вэ дээ, говьлж явах вэ дээ, шудраг хандахгүй байх вэ дээ гэдэг асуудал байна тий. Тэгэхээр энэ бол тий байж болохгүй асуудал, сэтгүүлчийн хувьд байж болохгүй асуудал. Ер нь бол тэр инфлюенсер контент хийж байгаа хүмүүс ч гэсэн энэ ч одоо тий үйл бодлоо илэрхийлэхдээ ингэж одоо байж болохгүй шүү дээ. Ч одоо шудраг бус шүү дээ. Хүмүүсийн толгой тэрхийг эргүүлээд тий одоо мөнгөний төлөө гэдэг одоо тэрнээс олж одоо янз бүрийн хохирол үүсвэл яана урт хугацаанд одоо тэгээд улс ч одоо тэгээд нэг коммунист улс болоод яана гэж юм дээ. За хүмүүний үзэл бодол чи ер нь бол тий ийм л тий том инженер хэлдэг. Инженер ингээд нэг базаад хэлдэг. Итгэж гин үү? Инженер хэлвэхдээ би хагас итгэж байгаа уу гэдэг ч юм. Би манай улс чинь хэвлэл мэдээллийн хагас эрхчлөөтэй гэдгийг нь хэл хязгаар сэтгүүлчдийн олон улсын байгууллагад тохиолдсон байна шүү дээ. Тэгэхээр би одоо яг сэтгүүлчид, инфлюенсерүүд, хэвлэл нийтлэгчид тийм ээ юунууд ток шоу, шоунууд хийгчид юугаараа ингээд нэг гүйж яхта лайвдаа дээр байдаг ах нар дээр байдаг шүү дээ. Гүйж бай. Ингээд тийм нэг одоо ах нар гэх нар байдаг шүү дээ. Юм зараад л дээр тийм. Юм зарж яхад үлдэр тэнд одоо чинь яг баримттай байна уу, шудраг хандж гэнэ үү тийм гэдэг асуудал гарна шүү дээ. Тэгэхээр мэдээлэл бүтээж түгээж байгаа хүмүүс болгонд мэдээллийн зорилго байгаа. Энэ зорилгыг тухайн бүтээгч, дамжуулагч хүн одоо шударгаар хийж чадж гэнэ үгүй юу гэдэг асуудлыг бид харах хэрэгтэй. Нөгөө талд үзэгчид бид нэр өөрсдөө энэ худлаа байна. Энэ ер нь эргэлзээтэй байна гэж одоо байнга толгойдоо бодож явах хэрэгтэй л гэсэн. Тэгэхгүй бол одоо энэ их дайжгүй хүн байлээ гэж итгээд байж болох. Ягаад тэгэхээр одоо цаг үе юу болчихлоо шүү дээ. Мэдээллийн маш их одоо энэ бужигнаан юм донд хөөсрөл донд бид нар амьдарч байгаа. Тэгэхээр юмд эргэлзэж чадах хэрэгтэй гэсэн.
Эргэлзээ бас давхар эргэлзээ. Яг гоо энгийнээр хэлэх юм бол нягтал давхар нягтал гэдэг тийм. Тий. За тэгвэл хоёулаа жоохон зөвлөгөө гэх юм цаашаа зүгээр хувийн одоо нэг юм байгаа штэ нэг ханддаг хандлага. Тэрнээсээ жоохон ярилцъя л да. Одоо нэг мэдээ гарлаа. За энэ 7 хоногийн халуухал сэдв бол яг харахгүй Норвегийнхан байлаа тийм. Тэгэн гол 2 3 хонжоход ингээд хүмүүс талцчихлаа. Харин тэглээ тий сэтгүүл зүүн үйл ажиллагаа мөн үү Норвегийнхын сэтгүүлч юм уу ч гэж яах шиг тий. Тэгэн гол нь энэ ингээд мэдээллийг шүүж хүлээж авч байгаа юм чинь одоо жишээлбэл манай өсчин ихч байгаа байхгүй юу? Одоо энэ залуучуудыг яахсан бол да эдгээр ч одоо тэгээд хэр гай болсон юм ингээл. Тэгээ 2 онсон чинь 9 тэрбумын ингээд асуудал гараад ирсэн чинь тэ ийм л юмнууд байгаа аахгүй юу гэх. Одоо өөрөө ингээд дүгнээд авчих байхгүй. Энэ цаана одоо нөгөө мэдээлэл болгоно зориг байгаа гэдээ бид түрүү хэлжсэн шүү дээ. Одоо ингэх юм бол хүмүүс эднийг ингээ ойлгоч нь буруу ойлгоч нь гэдэг ч юм уу зоригтой мэдээллийн цаана одоо гол орох сагсанд байхгүй байгаа ч гэсэн бөмбөгийн хаашаа цөлгөө мэдээд байна. Тийм. За эдэн ингэж байгаа юм бол бөмбөгийн тийшээ цөлчих гэдэг ч юм тий. Бөмбөгнийх нь хийг нь гаргачих гэдэг ч юм тий. Хийг нь мэддэхгүйгээр ингээ гаргачих гэдэг ч юм тий. Өөртөө бөмбөг одоо тоглоно юм. Тий мэдээллийн манипуляц бол аимшигтай. Тэгээд энэ өөрөө одоо чинь нэг нийгмийн хуваагдaltaй байж байна л та тий. Энэ урт хугацаанд одоо чинь хэцүү шүү дээ одоо чинь тий одоо үр дагавар тий одоо баг миний одоо 4 настай баг хүү одоо чинь яг миний насан дээр ирэхэд энэ Монгол улсын нийгэм хүмүүсийн үз тодорхой илэрхийлэх хэрэгчлөө байх юм уу гэдэг асуудал одоо тий. Одоо би чам ихэд ярьцлага аваад тавьсан чинь маргааш чи намайг цагтаа авчиж өгөө шилэх гэж зогсож байгаа бас хэцүү болно. Тий. За ямар ч лээс миний асуух гэсэн гол асуултанд чи ер нь бол ингээд 3 асуултанд базаад хариулчлаа. Тэгээд би эндээс тодорхой хэсгүүдийн ерөнхийдөө бол одоо ханж танаад гэдэг чинь аль яг бүгдийг тавьж болчихлаа юм л та. Тэгээд үзэгчд нөө жоох замраагүй байсан. Үзэгчд үзэхэд төвгүй те цаг хугацаа юм хэмэлсэн маркаар би эвлүүлээд оруулахыг хичээх болно. За өнөөдөр ямар ч лээс ийм сонирхолтой мэргэжлийн онцлог шаардсан цаг үед цаг зав гаргаад те одоо уул нь чи хараад 2 хүүхдүүдтэй хүүхд нэртэй байж хэвчээ шүү дээ. Цаг зав гаргаад ямар ч лээс ярьцлага өгөөд өөрөөс бодлыг болон бас нэг салбарыг мэдж байгаа хүний хувьд мэдээлэл өгсөн баярлалаа. Тэгээд ажлын амжилт хүсье. Тэгээд танах нэрнгээсээ тийм тэрбум маань нэрвэлдэг тийм салбар биш болж тарсан уу те? Манай байгууллага уу? Тэгээд танаа байгуулах чинь. Яа биш тий одоо тэгж одоо жил хэдэн тэрбумаар нэрвэлдүүлээд тэгэр те. Одоо дарга нар чинь нэгдгүйгээр эргэлдүүлсэн байвал чи яах вэ? Хамгийн нийт тод байж байгаа нөгөө төрийн бус байгууллагын тэр шилэн байгаа шүү дээ. Шилэн юм уу? Тийм шилэн байгууллага руу нарангуут ийм байгууллага юу юм тэргээд ороод авч болно тий. За зайлшгүй баярлалаа. За дараа чи бас ийм сонирхолтой сэдв сонирхолтой гэж яах вэ? Цаг үетэй холбоотой юм гарч ирээд чамаас ярьцлага авах шүү. Бас ингээд ичнээ урилга өгч. За баярлалаа. Мөрөө гоё санаа шүү. Тэгээ энэ одоо ийм асуудал гарангуут реакшн видео гэдэг шиг байна тий. Энд дээр ингэж юм